За энэ өдрийн мэндийг хүргье. Сувгтай эргээ тавтай морилно. Бид ингээ 8000 гол олжээ. Дэмжиж байгаа бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Мөн донешн хийсэн 2 хүндээ чин сэтгэлээсээ баярлсан шүү. Та бүгдийн тусламж надад маш том хувь нэмрийг оруулж байгаа шүү. Микрофон авахтаа ашиглана. За тэгээд та бүгд бэлэн үү? Бэлэн бол духлан сууж, таалан сойрох нь. Өмнөх дугаарт ангийн дарга өөрийг нь дараагийн бай болохыг мэдээд дууссан шүү дээ. Тэгээд тэрнээс хойш үзэгдэл солигдоод өшөө авалтын багийнхан байна. Ер нь бол баг Avengers юм биш үү дээ. Одооноос захирлын хан туслах Karma 3-ыг Avengers гэж дуудчихэ. Манай Avengers-ууд дараагийн бай болох ангийн даргын талаар ярьж байгаагаар эхэлнэ. Мэдээж та бүгдийн мэдэж байгаагаар гимгүй амтан лав биш. Ангийн дарга ирээд "Ой, тэнгүүдээ өдөржингөө зодох чи уйтгартай бидтэй. Хаяа нэг өөр юм туршиж үзэж бай л да. Тийм бидтэй хийнэ. Чи мэдхүү тамхинд агуулгадах никотины хэмжээ цианидаас бага байд. Өөрөөр бол одоо миний татаж байгаа тамхи цианидаас илүү хор нөлөөтэй гэсэн үг. Гэтэ би одоо хүртэл амьд байгаа сонирн байгааз эсвэл цианид огт хоргүй юм болов уу? Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл энэ тамхины никотиныг тамхины шүүлтүүрэн шүүдэг болохоор бага хэмжээний никотин л биеинд ордог. Гэтэ тэрийг шууд бие рүү оруулвал яах бол айх хэрэггүй дээ. Тамхины ишидэд шууд өгчдөггүй гэсэн. Гэтэ бөөлжиж гарахгүй бол үхэл байх. Гэхэд өөр нэгэн хүн яриаг нь тасалж орж ирээд. Манай ангийн дарга би л нэг юмч болох гэж байгаа гэсэн шиг бүгдийг мэддэг юм шиг аашлаад ядаргаатай штэ тий. Амаа тата юу ч мэдэхгүй гэж. Энэ тэнгүүд юугийг тоох хэрэггүй дээ хийнэ. Ямар ч практик байхгүй хоосон мэдлэгээр яах юм те. Тийм болохоор өнөөдөр чам дээр туршилт хийж үзье. Ой Чивава, наатаха хөдөлгөөнгүй барьж ихэд. Манай Чивава үнэхээр тийх гээд байгаа мó л гэж байна. Ангийн дарга үргэлжлүүлээд. Тих нь ойлгомжтой үсттэй. Үзэгчд минь цуглчаад байна. Хурдлаа эсвэл би чам залхиулчих юм уу? Гэд амруун тамхины иш хийх гэж байгаагаар үзэгдэлсэлэг. Мөн яаж юм? Тайван имлэгэндээ захирлын охин. Энэ бол Кармагийн дараагийн бай. Тэр бол хийнэ эзэгтэй гэрцгийгээр зодож тэрнээс гад тамхи болон бас бус өөр зүйлс идүүлж тамалсан нэг. Хэдийгээр тийм зүйлсийг үйлдсэн ч олонний нүдэнд бол сайн сурагч. Гэхэд захирлын хан туслахаа зөв хэл. Тэр бол зүгээр л нэг хөлчхөр новш. Гэхэд хан туслах үргэлжлүүлээ намайг уучлаарай. Тэгвэл шууд хэлье. Тэр хөлчхөр новш аавынхаа шахалтаар имж болохоор болоогүй бол дунд сургууль төгслөө спорт төгсөн. Тэр гэр бүлийн шахалтанд тэрнийг маш их стресслүүлсэн гэж бодож байна. Бидний өшөө авалтын хувьд өшөө авах төлөвлөгөө карма даатгсан болохоор кармагийн хувийн бодлыг сонсоцгоё. Гэхэд Карма. Хэрвээ ийм зан характертай бол надад нэг туршихыг хүссэн юм байна. Та зөвшөөрөх үү аав гэд хоошоо харж байгаагаар дахин үзэгдэлсэлэг. Карма толгоогоо тулаад ангийн дарга руу ширтэж байх ба. Тэр нь бүр 4 хичээлийн цаг эсвэл 4 парч хийдэг лөө. Төгсөө дуудсан болохоор мартчихжээ. Ангийн дарга дотроо 4 цагийн турш ингэж харлаа. Ямар новшоо хийгээд байгаа юм бол гэд үзгээ хүчтэй тавиад Кармад. Хүмүүс тавгуутуулаад байлгүй хэлэх гэсэн байвал зүгээр хилээдэх гэж уурлангуй хэлгээд. Ангийн дарга ангид хоёулахнаа үйлцэн гэдгийг анзаараагүй юм уу? Ангийн дарга хоошоогоо харж нэг шалгачаад чиний тэнэг үйлдэлийг хараа бүгд зүгтчихж л тээ. За арайчтай ангийн дарга. Хоолны цаг юм чи юм идэх гээл явж байгаа байлгүй дээ. Чи ч гэсэн гарч юм идэхгүй мүү? Яг юу хэлэх гээд байгаагаа хэлээдэх. Хүн алчаад яаж сурах хүсэл төрдөг байна те гэд ангийн дарга нэг гайхснаа. Чи андуураад ах шиг байна. Би хүн алаагүй. Тэр тэнэг чи өөрөө л өгсөн биз дээ. Тийм үү? Амиа хорлол гэдэг шууд бус алах уу эсвэл тухайн хүний өөрийн сонголт гэдэг нь үү? Аргагүй л ангийн даргатаа өөр шигээ хоёр нүртэй юм хэлэх юм аа. Чи өөрийнхөө л бод гэд гараад явчихна. Карма инээмсэглээд тэр мөчөөс хойш дургуугийн хүргэх юмнуудад тасралтгүй хийх ба завсарлагын болгоноор хичээлийн хийлгэхгүй. Ширтэж сууснаа надтай тоглооч. Тоохгүй бол хичээлийн дэвтрийг нь баллаад уурлаад явах гэсэн ч араас нь дагаад жирийн зөндөө барнаа. Дараа нь тисгэлэн алдраад уурлаж нэг юм өшгөлснөө. Эргэж хараа тэр намайг дагаагүй үстэй. Гэж эргэж харчаад үргэлжлүүлээ. Тэр муучцаг өдөр бол уур бараа дээрээс нь 8000 вон юунд хүрэх ном хүртэл ураад ажиллаа. Яаж миний локрын төлхүүрийг болдог байна. Бодохгүй намайг Чивава шиг болох байх. Миний өнгөрсний хүмүүс мэддэгдгээс өмнө зогсоохгүй бол гэтээ яаж зогсоох вэ? Чивавагийн ахын бүлэглэлийг ганцаараа зодсон гэж байгаа. Гэж бодсноо нэг нэг. Би ч одоо юугаа л бодоод байна да. Тийм сурхал үнэн байх боломжгүй. Нэг жижиг охин баахан өөрөөсөө хэд дахин том хүмүүсийг зодож модод Кармагийн захирал лигийн хамгаалагч байснаас гарцаагүй. Би зүгээр л хийнаг яаж аргалсан шигээ Кармаг тэгж аргалахад л болно. Тэрнийг зодоод нүцгэн зургуудыг нь дараад тэрнийг өөрийн талдаа оруулж захирал лиг хуурна. Кармаг зодонд ялах гэдэг миний хувьд бол боломжтой. Эцсийн өмнө Солонгос намайг хэн ялна гэж. Өмнө нь тэгээд спорт хөөжсэн гэсэндээ 2 жилийн өмнө таквондогийн өсвөрийн улсын аврагт өөртөөгөө таарч исэн бүх хүмүүсийг дутуу гаргаж ялж байсан юм байна лээ. Хэрвээ аавынхаа дарамт шахалтаар
болж болохоор болоогүй бол гарцаагүй улсынхаа шигшээ багийн тамирчин болох нь бол тодорхой байжээ. Тэгээд за ёстой өөрийгөө бэлдээд байжээ карма. Их чин чамайг нормд ч оруулаад өгнөө л гэж. Харин нөгөө талд Чивава эмэгтэй нойлдоо уйлаад байж байгаа. Хараал идгэж кармагаас болоод эмэгтэй нойлд уйлаад байж байх ч гэжтэй. Өнөөдөр ч гэсэн нохоо шиг алхахлаа. Бүр жижигээр дагуулуулаад шүү. Эн чин баг нүцгэн зураг ил болохоос ч гутамжтай юм шүү. Зүгээр аав ээжтэй хэлэхүү гэснэ. За нүцгэн зургаа ил болгуулж байсаас арайч дээр ч юм уу. Кармагийн ард захирлыг байхад аав ээжтэй хэлээд ч бараг нэмэргүй байх. Гэт нойлынхаа ханыг нэг зөкснө. Тэгээ одоо яах юм болж нөө? Захирал юм уу новш? Би ямар охиныг алдсан байгаа биш. Одоо дурддагдах нэрсийг үнэхээр буруу илжиж магадгүй шүү. За guys, ангийн дарга. Бусан руу явсан Ахиун. Гуанжу руу шилжсэн Дова. Гадаад яваад ирсэн Чаас Яхиун. Тэр дөрөв бол надаас ч долоонд ор жинхэнэ чөтгөрүүд. Тэгэхэд би л ганцаараа ингэж зовж байдаг. Би иймдээ тулахаар муу юм хийгээгүй. Намаг инкийн оронд тэр муу хоёр нүртгийг шийтгэхгүй. Гэхдээ зэрэгцэн гаднаас өөр хүүхдүүд орж ирнэ. Йоо энэ карма одоо юу вэ? Харин тийм ээ сургуультай ирэхээс ч айдаг боллоо. Яаж тэрэн шиг сайко манай сургуульд ороод ирдэг байна. Ирснээс нь хойш амар амгалан нэг ч өдөр байсангүй. Дандаа галзуу юмнууд цугладаг манай сургуулийг хараагдсан баха. Би бүр Чивавагаас дор амтай харна гэж бодоогүй шүү. Гэхдээ л кармач нэгэн цагт миний краш байсан л та. Йоох тоглож байгаа үстэй. Битээ шижигдээд байгаарэ. Хүү яагаад кармач нь сарайлах штэ. Тэр ч тийм л дээ. Гэхдээ л нэрээ бодоод байхад Чиваваг болгож өгөхөд бүгд битүүхэндээ дуртай байсан шүү. Тийм биз дээ. Чиваваг жаахаа гэхдээ манай ангийн дарга юу буруу хийсэн гэж ингэдэг байна. Хилээд юу гэхээ хичээлээс өөр юм хийдэггүй тийм сайн хүүхдийг ер нь манай ангийн дарга ингэж зовхоор юу буруу хийсэн гэж бүр өрөвдчихлөө. Гэхийг Чиваваг сонсоод хаалгаас авч гарч ирээд та нар юу мэддэг гэж ангийн даргаыг өмөрөөд байгаа. Тэр чин Хинагийн аманд нь тамхины шийсэн за. Хэрвээ итгэхгүй бол жижигээс асуугаарай гэд нэг нусаа татснаа. Яг үндэ Хинаг нохоо шиг дагуулж явах санаагч ангийн дарга гаргасан. Би зүгээр л хийгэснийг нь хийсэн. Тэгэхэд яагаад би ганцаараа ингэж зовох ёстой гэд уйлаад гараад явчихсан. Нөгөө хоёр нь бүр шок. Удалгүй ангийн дарга анги руугаа алхаж байх ба дотроо цэвэрлэгээний цагаар кармаг шинжлэх ухааны танхим дуудаж байгаа түүнийг зодноо. Дараа нь нүцгэн зургийн дараад өөрийнхөө талд ажилуулъя. Тэгжиж л карма намайг өдгөө болно. Гэт анги руугаа ороход ангийн уур амьсгал нэг л бишээ. Энд ч одоо юу болоод байна? Гэж бодохдоо зэрэгцээд ангийн нэг өөхөд би чам сэжигтэй байна гэж хэлээ үсттэй. Ангийн дарга шиг тийм харцтай хүн сайн хүүхэд байна гэж л байхгүй гэд нөгөөтг нь хүй ангийн дарга ард чинь байна чимээгүй. Ангийн дарга нэг худлаа нэснэ. Хүй хүүхдүүдээ яагаад гинт бүгд ярих болчихвоо. Ангиараа миний ард дур муулаад гомдож шүү гэд хүүхдүүдээ айж байгаа царайг хараад. Яас ингэж асуугаад байна. Хараал идэмрүүд минь тэднийг хараад байхад хин нэг миний өнгөрснийг ярьчээ дээ. Гэхдээ хин карма юу? Үгүй карма биш. Тэр хэллээ ч хүн итгэхгүй. Тэгвэл Чивава юу гэд Чивава руу хараад Чивава гэдгийг мэднэ. Чиваваг дагуулж гарч ирээд би чам наад асуудалтай хутгуул алчхан шүү гэж сануулсан баха. Тэгсэн чинь хутгаа зогсохгүй бүр төвмөр тавина гинэ гэж зодож гарна. Өөй чимөө бэлтгэлтэй байгаарай. Карматай уучраа олчоо чам дээр ирнэ гэд гизрүү нөшөөлөөд нүүрэн дээр нь шүлсэн ачаад яваад өг. Ер нь бодоод байхад энэ бүгд тэр карма новшин л буруу. Би чамайг алаад өгье л доо гэд үзэгдэл солигдож карма ангийн дарга би таашаага явж байгаа юм бэ гэж асуухад хамт шинжлэх ухааны танхимд хэдийн зэкслэтгээ гэж хэлсэн биз дээ. Тийм үү? Багш тийм юм хэлээгүй дээ. Сонирхол юм гэж хэлснэ. Өмд өмсөн байгааг нь анзаараад нэг юм ойлгох бололтой. Инээмсэглээд дагаад яв. Карма танхимд орж ирээд юм сонирхож байхаагаар ангийн дарга симээрхэн хаалгаа зоожлоо. Тэр газар байгаа сагстай ямиг ширээн дээр тавьчих гэж хэлээд симээрхэн хүчил аваад кармаг сагстай ямиг дээш авах үед хүчлээд цацаад араас нь өшгөлнө. Кармаш тэрийг нь амжилттай хааж ангийн дарга үргэлжлүүлээд хөөх болтчдаг овоо юм гэж ингэсэн ч угаасаа дээр хурдан дуусчвал уйдгартай биз дээ. Хүрээдэр өнөөдөр хоёулаа сайхан зугаацъя гэхэд карма инегээд ингэж нэг юм ангийн дарга надтай тоглохоор шийддэм байжээ. Энд ч намайг үнэхээр их баярлуулж ин шүү гэх үед ангийн дарга дотроо тэр өрөлт яхаа аргагүй боксертай юм байна. Бодоод байхад Чиваваг боксing техникээр зодсон. Хэр сайныг нь мэдэхгүй ч миний өшгөлтийг хаахаас өөрөж чадахгүй бол би ямархан ялчих юм байна гэж бодоод. Өө яасан бэ тэгээд баахын юм томорчод хүрээд ирээч. Эсвэл надаас тэгэж их айгаа юу? Чи ирэхгүй бол би өөрөө очие л доо гэд үзэж тарж үсэрч наалнаа. Нэмэлт хитэн зүйлс хэлэхэд ангийн дарга чинь минутанд 130 удаа бүх хүчээрээ өшгөлөж чаддаг гэж нь шүү. Гэсэн ч карма бүх цохилтыг хаах үед ангийн дарга яасан бэ? Бодоход ч хэцүү болоод ирж гинөө. Бүх чадлаараа хаагаад хөөрхөн юм бэ гэж хэлснэ дотроо. Хэдийгээр тэгэж хэлсэн чинь нэг ч оновчтой цохилт хийж чадсангүй. Карма тэнэгхэн мэндэ хин өрсөлдөгчөө булантчаад айрхаа болдог байна. Яасан чиний өшгөлтүүд нэг л онж өгөхгүй болохоор айгаа юу гэхэд ангийн дарга чи юугаа донгосоод байна гэж хэлэхдээ зэрэгцэн кармаг зөхөх үед ангийн дарга амжилттай гаргасан ч дотроо юу гэж нэ хизээ миний урд тулаад ирв гэж бодноо. Карма үргэлжлүүлээд одоо миний ээлж үстэй ангийн дарга гэд дахин зөхөн. Дахиад л амжилттай цохилтыг нь гарганаа. Тэр цохилтын нь хүч бараг шуурга үүсгээд байгаа мó хайшаа. Цохилтыг нь хэдийгээр амжилттай гаргасан ч ангийн даргын удаад бүр илүү шоконд ор. Санийх юу гэж нэ? Аянгу. Үгүй ээ. Арай тэрний цохилтын даралтаас болж салхин тэр шил дуурсан юм байх та гэж бодоод тэр бодож яснаас ч хамаагүй илүү аюултай юм байна. Гэ зайгаа авсан ч карма айлэдийн хажууданд дагаад ирээд хаашаа гараад байгаа юм би зэрэглээ хараа юу гэд дахин зөхөн. Ангийн дарга цохилтонд нь хол шидэгдэж хан мөргөж унах үед
Карма хөөх овоо шүү. Хэдийгээр цохохоос өмнө ярьж хаана байгаагаа мэдгдсэн ч цохилтыг минь хааж амжина гэж бодсонгүй гэхэд ангийн дараа дотор хараал идгэж юу гэж хүч вэ? Гэхдээ хүч нь яа гэхэд тэр хурд нь одоо юу вэ? Нүдэ нээлттэй байлгасан ч агшин зуур тэрний хаана байгааг нүд гүйцсэнгүү. Бараг шилжээд ирсэн юм шиг санагдлаа. Карма чи ч одоо хин гээч нэ гэд гайхаж байх үе. Карма үргэлжлүүлэн за тэр ч яах вэ? Одоо чи боломжуулчих шүү дээ. Хөлөө ашиглалтын байж яагаад ийм давчуу газар сонгосон юм дээ? Гэхэд ангийн дараа гайхын дотор би тэрнийг арай л басчиж баасан толгоотын бүлэглэлийг ганцаараа зодсон гэдэг нь худлаа биш байж. Гэтэ тэрний үгэнд айж болохгүй. Тэрнийг дайрах гэж жаахан л лангах үе би хариу зөхөн. Гэт тэр нь амжилттай болох үед. Тийм ээ энэ болж байна. Эцэст миний хөл тэрний гарнаас урч шүү дээ. Гэх үед карма ахин дайрч бүтлгүүтнэ. Ангийн дараа мэнч яасан? Надад хүрч чадахгүй болохоор уурч хурж байгаа үстэй. Хэрвээ уурандаа ширээн дээр гарах сонголт хийвэл би чамайг дгээдэ тунгаачна. Баг багаар чамд алганы амт гэдгийг үзүүлнэ гэсэн чинь юун ширээн дээр гарах. Майр хүнд ширээг цааш шиг түлхэж холдуулаад хажуу талаас нь цогчдیں۔ Үргэлжлүүлээд өө юм уу мал минь төлтөөгээд намайг ингэж шогтлож болно гэж бодоо юу? Сайн хамгаалаарай да. Чисээ мэдэрсэн биз дээ. Миний цохилтыг хамгаалахгүй бол хүн гэдгээ гэхэд ангийн дараагаа яагаад нэрэл саний цохилтыг хаагаагүй бол би бараг өөхөх байсан. Гээ зүгтах гэтэл өснээс нь татаж идээд бүрний гараараа заа юу. Галзуу. Хам тоглон гिचгээд зүгтах гээд байгаа мó. Харжээ ангийн дараагаа. Би чам сонирхолтой юм харуулъя гэснээр төмөр түлхүүрийг хуруугаараа хуг. Үүр галзуу. Дада одоо ингэж хинч танхимаас гарч чадахгүй боллоо. Тэгэхээр одоо жинхнээсээ хөвгчлөлгүй дээ. Босоод ирээ ангийн дараагаа. Хөдөлж чадна гэдгийг чинь мэдчихээн. Намайг ахиаж байгаа нь зугаацуул та. Ангийн дараагаа маань дотроо одоо ялахгүй төлөөх биш. Амьдрах үхлийн төлөөх тулаан болчлоо. Амьд үлдэхин тул юу их вэ гэд байж болох бүхий л бохор аргыг ашигланаа. Газар байсан шилийг шидээд, хувцаа уурж гараа ороогоод ардаа байсан шилийг хагалж шилний хилтэрхүүнүүдийг шидснийхээ дараа бүр дотроос нь хүчлээ аваад ингээд үх гэд хүчил цацнаа. Мэдээж муурны хариу үйлдэл үзүүлэх чадамжтай кармагийн хувьд хэцүү байж болох ч бултах нь боломжгүй бол биш байлаа. Тэгээд санал авч тэрийг нь хаагаад хүчлэн дуусах үед саналаа өөдөөсөн сав. Карма үргэлжлүүлээд усан буугаар тоглож хануу чи харагдаж байгаагаас илүү өмхий санаатай маа гэхэд ангийн дараа гарын өргөд байц карма хил хамаараа уучраа олъё л доо гэхэд карма уурлаа. Одоо ярилцгийг нэ өөд болсон илэн цэмэтгээ ярилцгээд дайрж ирэх үед ангийн дараа доороо унсан сандлыг өшөөлөөд болтох үед нь ахиу өөр сандлаар цохиж нөгөө сандал нь газар байгаад буух үед нь самталтай хавсраад кармаг ашигланө. Тэр үед кармагийн шуу хавирга болон игэмнийх нь ясан цуурнаа. Ангийн дараа дотроо тийм ээ бисээ яах аргагүй мэдэрлээ. Кармаг ясан цурчлаа. Цуурхаа ястай цохох боломжгүй. Ингээ би яаллаа гэхүүд мэ хамран дундуран цохоод унгаачна. Тэгээд цогсныхоо дараа сони юм да. Миний гар яагаад ингэж эвгүй хөдлөд байна? Нэрээ бодоод байхад 180 кг-аар цээж хийж явах үед ясаа цуулсан тэр үедээ адилхан байна. Чим үү яаж миний ясыг цуулж чадваа? Төрүүнээс хойш яах вэ гэж тоглоод байсан чинь давардаг юм шүү дээ. Одоо ингэ дуусхийг гэхэд гаднаас хин нэг нэ энд юу болоод байна гэх чимээ гарнаа. Энийг сонсон ангийн даргын айсан царай нь өөрчлөгдөд энэ үеэр багш нар ийшээгээ ирдэггүй дээ. Гэхдээ сайн боллоо. Одоо багш нарыг хаалга нэг хүртэл төвччихвэл болоо гэж бодох үед карма. Чамааг уг нь жоохон дэглэе гэж бодсон ч хараад байхад нэг цаг байхгүй болтой. Нэг цохилтоор дуусгая гэхэд ангийн дараа. Төрүүнээс хойш намайг буулгаж авч чадаагүй байж нэг цохилтоор дуусгаж чадах юм шиг ярих юм аа. Яах вэ? Би чадах байсан ч төсөөлөд үзэлтэй. Бар дахиад алахгүйгээр тоглох хэцүү үсттэй. Гэхэд ангийн дараа дотроо. Худлаа наажиж болох ч саний цохилт, цуурсан ястай хүний цохилт гэхэд итгмээргүй хүчтэйсэн. Тэгэхээр багш нарыг орж иртэл хамгаалахтай төвлөрье. Карма үргэлжлүүлдэг. Нэг цохилтоор дуусгая гэдэг үгийг минь нэг тоогоогүй юм одоо. Ангийн дараагийн нэг яах вэ? Цуурхаа ястай хүнийг аруулах чинь тийм ч хэцүү биш байлгүй дээ. Тэгвэл ангийн дараагаа би чамд өөр нэг сонирхолтой юм хэлэх үү? Би боксдоо яг үнэндээ сайн биш ээ. Миний жинхнээсээ сайн зүйл бол өшөглөх гэд өшөглсөн чинь яах цэнгүүд нь ангийн дараа гайхснаа. Ингээл болоо юу? Хөлийг нь бариад авъя гэж хөлийг нь барьсан чинь үсэрч ирээд толгооноос нь барьж аваад тохоодод унгаачнаа. Тэгээ карма үргэлжлүүлээ. Бисээ зүгээр хөлөө албаар бариулаад толгоогоо хамгаалж чадахгүй болонгууд чинь цохиё гэж бодсон юм аа. Эн чинь төрүүнээс хойш бохор тоглосны чинь шийтгэл шүү. Гэхдээ зэрэгцсэн багш нар бүр олуулаа болцсон бараг хаалгыг эвдлээ. Тэрнийг харсан карма энэ янзаараа чаалга удахгүй эвдэрхэн. Эвдэрхээс нь өмнө ухаан алдсан тоглоомороо яаж тоглох вэ? Гэт хэсэггүй хугацааны дараа ангийн дараа ухаан орох үед ангийн дараагаа сэрчээ юу гэд карма нуруунд дээр нь гарын цамцаар нь хүлцэн сууж байх ба ангийн дарга чимүү навш юу хийж байна гэж бодов. Ингэчгээ зүгээр өнгөрөн гэж бодоо юу гэх зэрэг эсэргүүцсэн үгийг сонсоод карма подолкын сөхөө шилний үрцс хийгээд дээрэс нь өвтгөлч. Ангийн дарга хэдийгээр өвдөд орилсон чимүү навш чамааг аландаа гэх зэрэгээр яйн зүрийн үг хэлхийг нь сонсоод карма ангийн дарга чич зүгээр энгийн нэг олц гэхэд овоо юм аа. Амь насаа гойхоо ороод намайг хараад зүгчлээд. Эсвэл гайгүй айлд төрөөд эргэлсээр байгаад амьд үлдэх гэдэг инстинкт ч хөгжөөг юм уу гэх үед багш нар гаднаас хаалгын зохио болоод одоо жинхнээсээ эвлэх арга хэмжээ авч эхэлнэ. Энэ үед карма үргэлжлүүлээд багш нар удахгүй энд орж ирнэ. Ийм хэрэг тарсныг хараад хоёулангийнх нь хувийн хэрэгч будаа болох нь дээ. Би жаах вэ? Миний хувийн хэрэг дээр юу гэх нь надад хамаагүй. Харин чамшгүй үлгэр дуурайл болсон сурагч их яана гэхэд ангийн дараа. Чи тэгээ наад үгээр юу гэх гээд байгаа мэй л гэж. Карма үргэлжлүүлээд ядахта шалгаж болтгоо цэвэрлт юм уу? Энэ барьж байгаа шалны алчуураараа. Чи мэдгүй ангийн дараа.
Би анх чиний царайг хараад ямар цэвэрхэн арьстай юм бэ гэж бодсон шүү. Яг л цав цагаан шалны алчуур шиг. Тийм болохоор шал арчихтаа ч сайн байна гэж бодож ин тэглээж төрүүлж хүчил цацсан чи биз дээ. Тэгэхэд эцэст нь ямар нөхцөл байдалд байгаагаа ухаарсан мэт ангийн дарга маань. Битгийлдэ гуйж ин битгий тэгээч гэж уйлж гарнаа. За тэгэхээр эхлэхүүдээ гэд газар нүрийг наах үед туслаарай намайг авраарай намайг аллаа гэд орлоо. Карма худлаа ялж болохгүй шүү ангийн дарга. Би зүгээр л чиний асгасан юмыг цэвэрлэх гэж байна штэ. Гэд яг хүчил нүрийг нь хүргэхийн алдад багш нар гаднаас ороод ирнэ. Энд чи одоо юу вэ гэхэд ангийн дарга надад туслаарай л гэж. Тамирын багш Кармаг ахиал чи юу Карма? Тэрнийг чи яах гэж байсан гэхэд Карма. Зүгээр унчгаар нь босох гэж байсан юм аа. Битгий худлаа яриад бид бүгдээрээ тэрнийг тусламж гуйж орилж байхыг сонссон. Гэхэд сургуулийн захирал. Энд чи одоо юу вэ? Хар шуурга дайраад өнгөрөө юу? Яаж хоёрхоо охин энэ өрөөг ийм болгодог байна гэд уурлаа. Төхөөрөмжүүдээс солиод нэг семестр жолоог байхад та хоёр тойлонд чи хариуцлага тооцсон. Тэр цэнхэр самцад нэр болоо ангиа хэл гэхэд ахлага ангийн эхний эсэлд 6 дугаар анги мөн ээжийн л гэж. Ээжийн гинэ тийм ээ захирлаа. Сургуулийн шалгалтанд бүх сургуулиасаа нэгт орсон. Нөгөө эмчээр сурах гэж байгаа юу? Тийм ээ, тэр мөн гэхэд захирал. Тэгвэл ээжийн хохирогч юм байна. Чи өөрийгөө танилцуул гэсний царайг нь хараад. Нэг л танил харагдаад байх чинь гэхэд Карма нэмсгэлээ. Саяхан хоёлоо багш нарын өрөөнд таарсан штэ. Намайг санахгүй байна уу? Би шилжиж ирсэн Карма байна гэхэд захирал хэсэг гайхаад зогсноо. Ааш нь 360 эргээд. Хүүшээ Карма аав чинь сайн бидтэй гэхэд Тамирын багш гайхсан байдалтай. Захирлаа одоо ингэж байх цаг нь биш шүү дээ. Хүүхдүүдийг эмнэлэгт хүргэж өгөөд эцэг ихт мэдэгдээ гэхэд амаа татчи. Яаж юм тэнэг байдаг байна? Сургуулийн амьдралдаа дасаж байгааг чи харах сайн байна л та. Гэтэ иймэрхүү пранка жоохон бодолтой хийгэрээ гэхэд Карма. Намайг уучлаарай захирлаа. Ангийн дарахтай тоглож байгаа тарин жоохон хэтрүүлчихжээ. Зүгээр Карма. Чиний насан дээр байдгал зүг штэ гэд эргэж хараад. Та хоёр энэ хэргийг нууцал бусад хүүхдүүд мэдэгдэж болохгүй шүү. Харин ээжийн чамайг шийдэх ёстой ч энэ удаад уучлаа. Гэтэ ахиж Кармаг дэрлэх юм бол тэр үед өршөөхгүй шүү. Ойлгов уу гэхэд ямар новшин вэ гэснэ. Ойлголоо л гэж. Тэгж хэлцээд Карма захирал хоёрын нээлтээд гараад юмнаа. Тэрийг харсан Тамирын багш ээжээ хоёр бүр шок. Тэгээ явж эргэж хараад чи үхсэн гэж үйлдэлээрээ харуулад өнрөө ахлах сургуулийн эхний эсэлтийн 6 дугаар ангийн мөн ээжийн буюу ангийн дарга юм Кармагийн тоглоом болсон ихний өдөр ингээд дуусж байна. Цаашд юу болох вэ? Бичлэг маань таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай. Бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай guys.